сая гишүүний асуултанд хариулъя. Төмөр замтай холбоотой асуудлуудын дэлгэр сайхан сайд хариулж байгаа. Энэ дээр Эрдэнэс Тавталгын компани энэ одоо хөрөнгө оруулалтын дээр 976 тэрбум төгрөг буюу 270 орчим сая доллар гаргах ийм төсөөлөлтэй байсан. За тэгээд хэлцээрийн уулзалтын энэ ажлын сгүүдийн хүрээнд ярилцаад эндээс нэг 250 орчим сая доллар буюу одоо 170-80 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж хугацаан дээр 22-оос 24 сар болгож нааш нь урагшлуулж одоо ашиглалтанд оруулахаар ийм одоо хэлцээрийг хийж байгаа гэдгийг хэлье. За энэ хэлцээр байгуулагдсанаар шууд нүүрс борлуулах, экспорт нэмэгдэх, уулуурхай бүтээгдэхүүнийг одоо төмөр замаар гадагш нь одоо яаралтай, найдвартай баг өртгөөр хүргэж өгөх гээд одоо шууд нөлөө гаргахаас гадна шууд босвол маш олон дам одоо ашигтай нөлөөнүүд гарч ирнэ. Дараагийн төмөр замын боомтууд бас одоо харилцан ярианы дүн дээр шууд залгуулад холбох асуудлууд нь яригдаад эхэлнэ гэж ийм зүйлийг хэлье. За тэгээд бас нэмж зүйл хэлэхэд монголчууд салхинд орох хүнтэйгээ муудаж болдгоо гэж үг байдаг. Тэр бол жишээлбэл туван одоо салхинд ор байгаа айлтайгаа муу байвал саяных шиг салхишуур болоход садуу мал нь уруудаад явчих юм бол бас тогтоогоод авч юм уу сурах чимээ хэлэх талаар ярьж байгаа. За тэгэхээр бид нар бол энэ гэрээ хэлцээрийг амжилттай хийж чадсанараа өмнө нь одоо яригдаад гацаад байсан биднэрт итгэхгүй байсан энэ асуудлуудыг шийдэх юм нааштай байдал бол шууд харагдаж байгаа. Шууд уулзалт болгон дээр энэ асуудлууд бол нааштайгаар харагдаж байгаа. Монгол Улсын ерөнхий сайд нийтдээ 4 удаа яам тамгийнхан бас гадаад хэргийн яамныхан ч гэсэн бусад асуудлыг ярихад харилцаа бол нэлээд одоо сайжирсан, зөөлрсөн хоёр талынхаа хашиг хангуус байдлаар ийм одоо харилцдаг болсон байлээ. Энэ асуудлууд энэ газрын тос боловсруулалт үйлдвэрийн өөрөлдвөл Петрочайна Дачин Тамсаг, Чайна одоо Петрочайна, Синопек зэрэг компаниудтай уулзах дээр хүртэл харагдаж байгаа. Тэгэхээр бол энэ гэрээний дан нөлөө бол хоёр улсын хоорондын харилцаанд бол одоо үнж балшгүй юм эерэг үр нөлөө үзүүлж байгаа гэж хэлье.